Тус хуралд аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хилтээс хөдөө аж ахуй, байгаль орчин, эрүүл мэндэд татвар стандарт зэрэг голлох салбарын байгууллагуудын дарга мэргэжилтнүүд оролцож, хувийн хвшлийнхэнтэй хэрхэн хамтарч ажиллах боломж бололцоо тулгамдсан асуудал юу байгаа талаар мэдээлэл хийж харилцан санал солилцлоо. Дээрх төсөлтэй хамтран байгуулж буй төр хувийн хвшлийн зөвлөл байгуулагдсанаар за энэ зөвлөлийн хийх ажил нь бол нэгдүгээрт тэгэхээр энэ аймагуудын манай төсөлтэй хамтарч аймагуудынхаа хувийн хвшлийг дэмжих стратегийг боловсруулна. Энэ стратегийг боловсруулахад бол зөвхөн төрийн албан хаагчид хэдэн зөвлөхөөтэй нийлээд боловсруулахгүй шүү дээ. Үүнд бол хувийн хвшлийн төлөөлөл, иргэний байгууллагуудын төлөөллийг өргөнөөр оролцуулж, өргөн олон хэлэлцүүлэг, сэдвээр хэд хэдэн чиглэлээр хэлэлцүүлэг явуулж, санаа бодлыг нэгтгэж, тэгжээж энэ бодиттой газар дээр буух тийм бодлогын баримтчиг боловсрох учиртай юм байна. Тэгээ ийм зорилгоор энэ төр хувийн хвшлийн зөвлөл гэдгийг байгуулж байгаа. Тэгэхээр энэ зөвлөл маань бол зөвхөн стратеги гэдгийг боловсруулчаад дуусчихгүй, энэ бол байнгын ажиллагаатай. Тийм өөрийн гэсэн ажлын албатай, хит хитэн ажлын хэсгүүдтэй тийм байнгын механизм байх юм. Уг хурлаар төр хувийн хвшлийн зөвлөлийн удирдах зөвлөл ажлын албадыг байгуулан санамж бичигт гарын үсэг үзэглэлээ. Өөрөөр хэлбэл аймгийн засаг даргын орлогч Батсүхээр ахлуулсан төр хувийн хвшлийн төлөөллөөс бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийг байгуулж ажлын албадаа бүрдүүлсэн юм а. Ингэснээр дээрх удирдах зөвлөл ажлын албаны бүрэлдэхүүн нь 2017 онд хувийн хвшлийг дэмжих стратеги төлөвлөгөөг боловсруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, аймгийнхаа тэргүүлэх салбарыг тодорхойлох зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хамтран шийдвэрлэх учиртай. Энэ удаагийн хурлаар байгуулагдсан төр хувийн хвшлийн удирдах зөвлөл ажлын албадын төлөөлөл болон Азийн хөгжлийн банкны баруун бүс нутагтад нэмэн үртэг бий болгох үйл ажиллагааг дэмжих төслийн зөвлөх багаж унартай аймгийн засаг дарга галсан домдог уулзаж цаашид хийх ажилд нь амжилт хүслээ. Ер нь баруун бүсийн аймагуд тэргүүлэх салбараа тодорхойлохдоо өөр өөрийн гэсэн онцлог давуу талаа тусгаж ажиллахаар төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл Ховд аймаг эрчим хүчний үйлдвэрлэлээ тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх бол Баян Улгийн аймаг мал мах бэлтгэлийн чиглэлээ тэргүүлэх салбар болгох нь тухайн аймагуудын бодлого байх учиртайг аймгийн засаг дарга хэлсэн үгэндээ онцолсон юм а.